За Бээжинд аялж явна уу? Кофеонга 이들도 선화지혜리 선화 진짜 어때? 오늘들 둘도 들었고요. тэгээд ерөнхийдөө ажлын өдрөмж гадуур ачаал багтаа байж магадгүй гэж бодоод Бээж хотыг үзэх зураг авах фотог хийх төлөвлөгөө гаргасан. Ингээд хамгийн нэгдүгээр хааны ордон буюу хаалттай хотоор орно. Тэндээсээ дамжиж хоошоо яваад Женшин цэцэрлэг төрөө ингээд орно. Тэгээд наашаа Уршаа автобус унаагаар дамжиж ирээд Вампужингаар орж энтхийн алдартай Шижин Минфу гэдэг Бээжин нухсны газар орж хоод идэх гэж бодсон. Тэрний дараа энэ аваар жоох явж зураг бичлэг хийгээд ганцлыг болвол дэлгүүр орж үзье гэдэг бодохгүй юу. Тэрнгээрээ бас зүгээр ахгүй ганц бодоо хийчихээ та гэж бодоод өвдөө гарсан. Босоод хамгийн бэлдэж аваад камерыг бэлдээд ингэж тэгж явсаар агаад метронд орсон чинь эд нөгөө ачаалдын үед таарч ажилдаа явах ачаалдын үеэр таарад битүү боксер зайгүй бишгэд ингээд шахалтцаар яваад хоёр дамжаад таньмины талбайн зүүн зогсоод гэдэгтээ буугаад гараад ирсэн чинь нөгөө хаалттай хот руу орох очир нь амар уртаочтой. За манай одоо очир нэгэнд ирцэмжгээд очилсоор агаад бараг 20-30 минут очилсоор агаад нөгөө газар нь очисон чинь надаас юу асуусан гэж та бүртгүүлснөө онлайнаар бүртгүүлэх хэрэгтэй. Тэгжээс та цагаа авч энэ рүү орно гэж хэлдэг биш. Миний буруу. Би тийм бодоагүй байхгүй. Урд нь ирэхэд зүгээр байсан болохоор яг тэр хэсгээд бодоод бүрээд ирэхгүй юу. Тэгсэн чинь будаа. За ингээд бүртгэл хийлгээгүй ингээд би одоо хийлгэж болох уу гэсэн чинь одоо эндээс хийлгэх арга байхгүй. Та өнөөдөр бүртгүүлээ маргааш ирэх хэрэгтэй гэдэг. Ингээд халт дотроо орох ямар чансгүй болсон. За нэгэн дэрцэм чи энэ хавар ингээд зураг авч явсаар хагаад хоошоо нөгөө Жиншэн цэцэрлэг төрөлөө орё гэж бодоод халт доотынхоо зүүн талаар яваад зураг хөрөг дараад ингэж тэгээд яваад орчны зураг авлаа, хүмүүсийн зураг авлаа. Цаг сайхан өглөөшөө тэгээд явсаар хагаад энэ халт доотынхоо гол руу ингээд ордог бас нэг хэсэг байт юм байна. Хүмүүс тэр дүү чөлөөтэй орд юм байна. Тэр дүү ингээд хүмүүстэй нөгөө эдийн ардмынтэйгээ уулзсаар хагаад сайхан орлоо. Зураг хөрөг аваа явлаа. Энэ хятад бүсгүүчүүд, залуучууд үндснийхээ хувцсыг өмсөөд энэ рүү орж ирж зураг авах юм байна л та. Зурагчд нь үртэл фото мэддэг, дагалдах жижиг хэрэгслүүд өдрөө бэлтгэсэн дагаа явж идэг. Нөгөөдөлөө ингээд энд одоо энд ингээд зогсороо, тэнд тэгээ зогсороо гэд зураг мөргийн зааж өгөөд ингээд яваад би бас тэдрийг заримаас нь асууж байгаа зураг хөргийг дарж үзлээ. Сайхан байлаа. Тэгж явсаар хагаад нөгөө урдаас хойчролоод орж ирж байгаа бүх хүн чинь хаалттай хотыг нэвч явсаар хагаад хоошоо нэг хэсэг гадраа гарч ирэх нь миний тэр орж ирсэн нөгөө сул орж ирсэн газартай тарахгүй юу. За тэр олон улсууд чинь нөгөө туг давбаа ирсэн гайд майтайгаа нөгөө хятадын ард түмэн чи цөмөрөө явж байгаа. Жуулчин багтай. Гадны жуулчин багтай зөвхөн дотоодын байгууллага. Амралтын өдөр биш ажлын өдөр шүү дээ. Тэгэхэд ингээд би битүү хүнтэй. За тэгээд би ингээд нөгөөдгөлтэй чинь ингэж огтлцоо зураг хөргөө аваа гэсэн чинь гинт бороо орсон. Бороо орсон чинь нөгөө олон ард түмэн цөмөрөө зонт гаргаад ирж байгаа. Надаа байхгүй. Би тийм бодог. Үлцэн хэсэг нь болохоор гялгарууд цуваа болоод өмсөж байгаа. За ингээд би норлоо бусад маань тэнд очирлоод ингээд цаашаа орж байгаа юм байна л та. Би угаасаа орох нөгөө нэг бичиггүй чинь дараагийн шатрын орж чадахгүй ш. Тэгээд одоо бороонд ордгоор ороод гарч ирээд нэг газар борооноос нөгөөд зогсож байгаа дараагийн цэврүүг алхлаа. Нөгөө ард түмтэйгээ буцах нэг хэсэгтээ уусаад дагаад буцаад гэхдээ надтай буцсан амт юм цөөхөндөө хөнгөн нөгөө төврүүгээд ороод байна. За ингэж тэгж явсараагаад нөгөө Жаншин гэдэг парк руугаа үндэсний цэцэрлэг түрээд мөрөг очие гэж бодоод яваад байгаа санаа нь баггүй юу. Тэгээд мэп харсан чинь зүүн талаар нэг гэж явсараа болон тойроо энэ хааны ордны болон тойрогоос хойдлоосоо том хаалган дээрээс хоошо нэвт алхаж Жаншин цэцэрлэг түрээд орно гэсэн. Юу гэж байгаа байхгүй нөгөө газрын зураг хэлж чинь. За ингээ алхаа явуулсан чинь тэр яг болон тойр дээр очиж янз бүрийн гомцог. Тэн дээр зураг авлаа, бичлэг хийлээ, бас ингэж тэгж дахиад нөгөө борооч орчихсон. Гүр нилээн ширүү болсон. Зүгээр ширүүш, нилээн ширүүн бороороо норсоо. Амиг махураж аваад аллаа. За нөгөө бууж өгөхгүй штэ. Жаншин
цэцэрлэг төрөл нөгөө бол алхаад байгаа. Тэр нөгөө очихсан надад алхаадсан нөгөө борооч намд ддгөө. Мөр бүрхээ бүр ширүүсээд. Тэг би бодлоо та. За ямар ч гэсэн өнөөдөр бол энэ тэр өндөрлөг дээр гарах шансгүй боллоо. Яанд бол тэр өндөрлөг дээрээс Бээжотыг харах гой харагддаг гэдэг байгаа. Тэгэхээр тэн дээр очиж би бас нэг эргэж тийшээ зураг авъя гэж бодсон бодол маань бол өнөөдөр ямар ч шансгүй боллоо. Бүтгэхгүй мэнэ, буцсан дээр мэнэ гэж бодоод буцаад явж метроны буудлаар хүртэл цаг километр гараа алхаж тараад ахаад нөгөө борооны өндрөө орж алхацаар агаад метроны буудлын дээр инээд тэндээсээ Вампужин руу 2 буудал яваад буугаад гараад ирлээ. Төлөвлөгөөний эхний 2 алхам маань 2 дон хуурсан. 3 дахь алхам нь юу байсан бэ гэхээр энэ Вампужинд Шижиминфу гэдэг гоё тийм Бээжин нугасны шарсан Бээжин нугасны газар байдаг гэдэг. Тэрийг олж итмэл санагдаад ууж ирэл борооны өндөр ахаад нөгөө бороотойгоо дурдаад ганцдаг бичлэг хийгээд ингээд тэгээд явсаар агаад зонтогтой хүмүүсийн хотын гудам Вампужингийн гудам жуудамжны бичлэг хийж явсаар агаад Вампужингийн уудлаас баг километр өстэй алхаад нөгөө хоолны газар очихгүй. Тэгсэн чинь манайх хүн ихтэй байгаа. Та хүлээх юм бол 2 цаг хүлээ гэ. Тэгвэл би хүлээмээргүй цаг авч явж болно таа гэ. Тэгээ цаг авсан чинь 2 цагийн дараа цаг өгч байгаа. Цаг авчлаа. Нөгөө юм маань жаад буцаад алхаад Вампужингийн энэ нэг дэлгүүрт одоо энэ Starbucks-ийн дэлгүүр дотор ороод ирсэн ингээ. Кофе уугаад. Starbucks уугаа сууж чинь та нартай бас өнөөдрийнхээ бүлгүүтлийн паян ярьсажгээ сууж байгаа болтгоо. Ерөнхийдөө нэг юм пянцтай өнөөдөр л өнгөрч байна. Бороо ороод сансан хэрэг маань жоохон бүтүүш болтой. Гэхдээ зүгээр ямар ч байсан 3 дахь эхний 2 алхам бүтлгүүцсэн бол 3 дахь нь заавал яадгүй сая цагаа аваад баталгааж үлдсэн. Очиж Бээжин нугасаа бол заавал хийх. Ингээ явж чинь. За тэндээс гарч ирээд Вампужингийн ганц нэг дэлгүүр орж үзэх санаа байгаа. Тэр нөгөө Вампужингийн номын дэлгүүр гэж байдаг. Тэндээс орж бас гэрэл зургийн холбогдлоо англи хэл дээр номнууд байдаг. Хэрэгтэй ном байна уу очиж үзнэ. Тэгэж ингэсээр хагаад буудлын руу явах төлөвлөгөөтэй байгаа. Юу нэг иймэрхүү анцтай ихний шин өрнж юм да. Ингээд утгагүй Бээжин нугас итгэхтэй эргээд уулзъя. За ямар ч байсан зорьсондоо хүрэх гээд үзэж байна. Орж ирээд нөгөө алдартай газараа суучлаа. Үнэхээр хүн ихтэй байт юм байна. Битүү байна. Тэгээд юу яана. Нөгөө газар явж байгаа бүтнийг байхгүй. Тал Бээжин нугас захиалчлаа. Шарсан гоё нугас идмээр байна. Тэгээд 159 он гэдэг юм байна. Бас ганцхан юу нугас идэд дэлтэй өш гэж бодоод нэг пив захиалчлаа. Корона гэдэг пив, Мексикийн пив, сайн пив. Тэгээ захиалчлаа. Одоо ингээд хол өвлөгөө сууж байна. Ботсон чинь ингээд хорхоо өрөөд шүүс гоож явж байгаа. Одоо энэ чи юу вэ? 3 цаг болж байна гэдэг чинь. Тэгээ 3 өнгөрч байна. Өглөө би өглөөний цагаа хийдэд дуулаа. 8 болоог байх дуусан гэхлээр чинь өсөх нь аргагүй байна л да. Тэгээд бас овоо алхсан. Зураг хөрөг авч ийнэ тэрэ гэж байгаа юм. Овоо алхсан. Тэгэхээр аргагүй өсөх нь аргагүй байна. Ботсон ч өөрийгөө өвчлөөч гэх шиг. За хол уулзъя. За хоол маань хүрээд ирсэн. Хамгийн нэгдүгээр энэ хөлийн ингээд
боч тийм ээ. Ингээд нэг юм тавг юм байгаа. Дараагийнх нь түрүүн би харуулсан энэ бас урлагтаа л тавьдаг юм аа. Тэгээд ийм бим байгаа. Энэ бинд ороогоод энэ олон хоцснуудыг энэ дорн оруулаад тэгээд идэндээ. За ямар ч лээс одоо ингээд амталж үзнэ. Ер нь бол урд нэг удаа өөр газар идчихсэн. Гэхдээ энэ тэгэхээр хамгийн алдартай гэсэн болохоор үдиж үзэх гэж байгаа юм. Тэгээд ингээд саун чиглэлтэй нэг ганц хоёрыг авч тавина. Шаржгаас нь ямар гоё юм. Амттай байна уу? Тэгээ ногоонуудаас ингээд тавина. Гүцээ. Бодоо. Сонгон. Энэ одоо сахар юм байна. За ямар ч юм. Энэ асуугын гэхдээ ингээд холчих. Энэ бол юм байна мэдэхгүй. Тэгээд тэр соус юм шиг. Тань юм хүн болгосон. Нэг ингэж түгээд. Бин бүр юм аа. Түл цаашаа тхүү. Хадгадаас чинь. Одоо жоохон тонтойхон шиг том юм тавьж иднэ. Энэ яг гол иддэг амттай махнуудын түүд юм шиг байна. Сая ингээд харж байгаа. Харин юм гэмээр гэх юм уу гэх юм. Гэтэ одоо яах. Угаасаа тэр их юм багцсан ч. Энэ нэг улаан юм юу юм бэ? Нэг ногоол ах шүү. Ямар ч байсан. Харахад бол шивгаа шиг харагдаад байгаа юм. Өөр юм. Анд орооц. Одоо энэс дөрөвдөөн шиг тавина шүү дээ. Энэ арьсны стог юм тийм. Шаржигнаа дасархаа. Гэхдээ сахар шиг юм бол баг би бүхгүй юм шүү. Тэр мөрийг хийгээгүй ч гэсэн надад амттай л. Энэ одоо юм фантастик амтлагч юм байлаа. За ямар ч байсан. Бэжин дэрж байгаа. Хөттөд дэрж байгаа юм. Шарсан нуус. Бэжин нуус гэдэг. Энийг давал амтлах үзээрэй. Гоё юм байна. Үнэхээр гоё юм байна. За ингээд би хоолой идэв шүү. За Вампужинд нэг хэсэг цаг өнгөрөөлөө. Нөгөө номын дэлгүүрээр орлоо. Аятайхан ном байсангүй. Англи хэл дээр
гэрэл зургийн холбогдлолтой ном олоод авчих гэсэн чинь байсан. Дандаа хятад хэл дээр юмнууд байгаа. Тэгээд чадлгүй гараад ирлээ. Уул нь гоё гэрэл зургийн ном өсгөөл гэрэл зургийн гарын авлагын үед хэрэгтэй байт юм аа. Гэтэ энэ удаа барсангүй. Хэрэгтэй юм таарсангүй. Тэгээ одоо сайн нэг хэсэг Вампужингийн гудамаар явж зураг дарлаа. Уул нь Вампужинд харанхуй болохоор бүр гоё болдог гэж ярьж байна. Гэхдээ одоо тийм төсөөл байхгүй л байна. Ингээд харахаар нэг л тийм нөгөө бүрхий тэнгэр манцсан олон нартай адил гэдэг шиг нэг л бүрхгэл өдөр байгаад байна. Азар харин бороо намчлаа. Өнөө шөндөө бороо намдаад маргааш бороо орохгүй байж магадгүй юм шиг байна. За ингээд өнөөдрийн дугаараа энд үргээд өндөрлөнө. Бүтэл муутайхан шиг л өдөр өнгөрлөө. Гэхдээ ах вэ? Үцэн харсан юм мэдэрсэн мэдрэмжүүд сайхан л байна. Би хувьдаа бол нэг муухай өдөр өнгөрлөө гэж бодохгүй шүү дээ. Бороотой байсан. Гэхдээ юм үтсэн, сайхан хоол идсэн. Тэгээ сайхан бас алхаж явлаа. Сайхан л байна. За ингээд миний аялын влогийг таашаад өгвөл нөгөө уламжилт лайк, subscribe гэсэн юм аа тавханс гуйж байна. Ингээд намайг дэмжээрэй. Дараагийн влогоор хэрхэн уулзлаа. Баярлалаа.